яг мөн санхүүгийн хувьд манифест хийхэд байгааз мөнгөн дээрээ төвлөрөөд манифест хийх гэж байна гэх юм бол улам тэр юм чинь танаас холдно. За би одоо нэг байртай болохын тулд тэдэнд үргэлжтэй орлоготой олон тэхийн тул заавал тэгж хадгална толгоогоор урьдчилж бодоод тэгээд тэгнэ гэд ингээд тэгээд тэр мөнгөтэйгөө зууралдаад энийг л олохгүй бол болохгүй энийг л ингэхгүй бол болохгүй гэх тусам яг нь зууралдаан би болчихж байгаа. Мөн тэр зууралдаан чинь өөрөө ард талд нэг айдас байж байгаа. Ер нь алив зууралдаан, алив юмыг менеж, манипуляц хийх, зохицуулах, удирдах энэний ард ихгүй бол тийм юм болчихно гэж айдаг айдас байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр айдсаараа та өөрөөр хэлбэл элбэг хангалуун байдлыг бүтээхэд байгаа гэсэн. Гэтэл бидний амьдрал чинь мөнгийг мөнгөтэй болчвол элбэг хангалуун жаргалтай болчихно гэж бодоод байгаа болохоос биш. Яг уу энэтэй л холбоотой байгаа болохоос ш уг мөн чанар чинь хүсэж байгаа юм чинь би сэтгэл амар бүрэн дүүрэн нэх гоё ад жаргалтай баяр баясгалтай хайр дүүрэн энэ нэг сэтгэлд нэг дүүрэн байдал бий болох гээд байна да. Зүгээр тэр сэтгэл дүүрэн байдлыг бид нар кодлохдоо мөнгөтэй байвал энэ сэтгэл дүүрчнэ гэдэг байгаа гэсэн үг. Мөнгө байхгүй сэтгэл дүүрэхгүй. Гэтэл квант оршихуун хувьд чинь та энэ дотор юуг мэдэрн тэрийг л өөртөө хүлээж авна. Гэтэл бид нар мөнгийг хүсэхдээ буюу тэр аз жаргалтай амьдралыг хүсэхдээ материалын юмар тодорхойлонгуудаа энэ л байхгүй бол аз жаргал байхгүй шүү гэд кодлчоод энэ дотор хов хаасан. Тэгээ хоосноос бүтээх гээд байгаа байхгүй.